Бичлэгийн хамтран ажиллагчаар Марафон Бэт хамтран ажиллаж байна. Тайлбар хэсэгт байгаа холбоосоор дамжин орж шинээр бүртгүүлээд эдгээр урамшууллыг эдлэх боломжтой. За ингээд subscribe дарсан бол бичлэгээ эхлүүлцгээе. Энэ кинон Омар гэж нэрлэгддэг хүний түүхийг өгүүлдэг. Омар тийм баян хүн биш байсан ч гэсэн тэр Каса Хоогер хэмээх жижиг асрамжийн газар байгуулж чадсан бөгөөд тэндээ эцэг ихгүй орхигдсон гудамжны хүүхдүүдийг байрлуулдаг байлаа. Омар багада гудамжны амьдралын харгас хэрцгий байдлыг мэдэрсэн учраас л ийм зүйл хийсэн юм. Тэрээр эхнэр Бекагийн хамт асрамжийн газараа ажиллаулдаг. Тэр шөнө Омар ахиадад гар дарсан зүүдлөв. Тэр нь аавтайгаа хоёулаа загас барьж явах үед аав нь нас барсан тухай байсан юм. Тэрээр энэ бүхэнд өөрийгөө буруутгадаг байж л дээ. Омар тэр даруй сэрээд асрамжийн газрынх нь твити нэртэй нэг хүүхэд алга болсон тухай мэдээг сонсов. Тэр юу ч бодолгүй шууд л гүйн гарч түүнийг хайж хаасайгүй явсны эцэст гүрний доор унтаж байсан твитийг олдог. Омар хүүг хурдхан тэврэн асрамжийн газартаа аваачив. Омарыг асрамжийн газарт ирээд удаагүй байхад Бека түүнд хүнсний нөөц дуусгаж байгаа бөгөөд одоогор тэдэнд маш бага мөнгө байгаа талаараа хэлнэ. Тэдний санхүүгийн байдал муу байсан тул банк Омар руу өрөө төлөхийг сануулan залгасаар байв. Үдээс хойш Омар бас л ганцаархнаа сууж байсан твитид дөхөж очив. Ээж нь түүнийг орхиод явсан тул твити гунигтай байгааг Омар мэдэж байлаа. Хүүгийн сэтгэлийг засахын тулд Омар твититэй гадуур зугаалахыг хүссэн боловч тэднийг яг явах гэж байтал гэнэт цагдаа ирээд Моко гэх хүүг Вэйт хэмээх загасчны цагийг хулгайлсан гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлж үннийг нь хэлүүлэхийг Омараас гуйжээ. Тэр олон зүйл нуршилгүйгээр хүүг эхнэрийнх нь хийсэн үнэхээр амттай хоолноос идэхийг санал болгоход Моко тэр даруй амандаа нуусан байсан цагаа гаргаж өгөв. Моко Бекагийн хийсэн гарын хоолонд үнэхээр дуртай байлаа. Бомт руу явахдаа Омар Моког Вэйдээс уучлалт гуйхыг хүссэн боловч Моко шинэ гутал авахын тулд цагийг санаатайгаар хулгайлахыг хүссэн тул уучлалт гуйхаасаа татгалзана. Гэвч тэрээр шоронд орохыг хүсээгүй болохоор Омарын душаасан ёсоор уучлалт гуйхгүй байж чадсангүй. Бомт дээр ирээд Омар Вэйдэд цагийг нь буцааж өгсөн ба тэр даруй цагаа авав. Омар Вэйдээс Моког уучлахыг хүсч түүнийг янз бүрээр ятгсан ч Вэйд түүнийг уучлах хүсэлгүй байлаа. Учир нь Моко түүний цагийг нь хулгайлахаас гадна гэрт нь шээсэн байсан тул Вэйд түүний гаргасан занг хизээч уучлахгүй гэж шийджээ. Вэйд тэднийг шууд тэндээс хөөсөн ба Моко төрүүлж зүгтсэн бололтой алга болсон байв. Омар гэртээ харих замдаа өнөө шөнө маш хүчтэй шуурга болно гэсэн мэдээг сонсон. Тэгээд Омар хүүхдүүдэд энэ мэдээгээ дуулгаж асрамжийн газраа усан давтуулахгүй тулд хаалганыхаа өмнө элстэй уут овоолоход нь туслахыг тэднээс хүснэ. Омар Бека болон хүүхдүүд бүгдээрээ нэг өрөөнд цугларав. Тэнд байгаа хүүхдүүд үнэхээр азтай байлаа. Учир нь тэд хорогдох газартай байсан юм. Шуурга хэдий зогссон ч асрамжийн газар үерт автсан байсан тул асрамжийн газрын нөхцөл байдал замбраагүй байв. Тэр өглөө Омар банкнаас дахин дуудлага хүлээн авч түүний зээл төлөх хугацаа аль хэдийн хэтэрсэн болохоор Омарт ямар нэгэн арга үлдсэнгүй. Банк Омарыг хэдхэн хоногийн дотор 117 мянган зээлээ даруй төлөхийг хүсэж байгааг мэдгэтгэхэд тэрээр цочирдана. Дараа нь Омар Биспи гэх найзаасаа тусламж хүсч одоогоор хүүхдүүдийн амьдралыг тэтгэх хандивлагч олдохгүй байгааг харгалзан түүнд 1 сар хүртэлх нэмэлт хугацаа өгөхийг банкнаас ятгаж өгөхийг хүснэ. Биспи түүнд туслахдаа баяртай байв. Удалгүй Вэйд гарч ирэв. Тэрээр 3 өдрийн турш үргэлжлэх дэлхийн хамгийн том загсны агнуурын тэмцээн болох Биспи хар ба цэнхэр тэмцээнд оролцохоор бүртгүүлэхийг хүсжээ. Үүнийг мэдсэн Биспи Вэйдийг нутгийнхан загсчин биш гээд зарим болзол хангаагүй тул бүртгэхээс шууд л эсэргүүцдэг. Дараа нь Вэйд Биспигээс нутгийн загс агнуурын баг за боли тэмцээнд оролцох боломжтой бол өмнө нь хизээч загсчилж үзээгүй хүмүүстэй хамт нэг баг болгосон ч хамаагүй ямар нэгэн байдлаар бүртгүүлье гэж ятгсаар байв. Вэйдийг Омар болон асрамжийн газрын 3 хүүхдийг өөрийн баг болгохыг зөвшөөрөх болцолтойгоор Биспи тэр даруй тэмцээнд оролцохыг нь зөвшөөрнө. Эхэндээ Вэйд энэ галзуу санаанаас эрс татгалцсан ч Вэйдийн тэмцээнд оролцох цорын ганц арга зам нь энэ байсан тул эцэст нь тэр зөвшөөрдөг.
Дараа нь Вэйд асрамжийн газарт очиж Омарыг загас агнуурын тэмцээнд бүртгүүлж өөрийн багт элсүүлсэн бөгөөд хэрв тэд ялж чадвал Вэйд Омарт шагналынхаа 80% нь өгнө гэж амлажээ. Ингэж хэлж дуусаад Вэйд Омараас юу ч сонсохыг хүсэлгүй шууд гарч явна. Омар дөнгөж сая болсон явдлынхаа талаар Беккад хурдхан хэллээ. Тэр өөрөө тэмцээнд оролцохыг хүсэхгүй байлаа. Учир нь 3 хоногийг Дэми үрсэн асуудал болно гэв. Бекка харин үүнийг найдвар гэж харсан ба Омарыг тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ. Яагаад гэвэл Омар ялбал тэд өөрөө шууд төлж чадах юм. Хэсэг хугацааны дараа Омар эцэст нь Холливуд Жека болон Викиг урьж тэмцээнд оролцохоор шийдэв. Омар багийнхаа мэдээллийг дахин шалгах гэж байхдаа Моког санамсаргүй олж харснаар Омар Моког өөрийн багт нууцаар бүртгүүлнэ. Үүний дараа Омар Мокод багтаа нэг хүүг элсүүлэхээр бүртгүүлсэн гэж хэлв. Үүнийг сонссон Моко гомдонгуй явлаа. Загас агнуурын тэмцээний эхний өдөр эхлэх гэж байсан бөгөөд усан онгоцонд гарахын өмнөхөн Вэйд Омарыг Чато хэмээх найзтайгаа танилцуулав. Үүнээс хойш нэг их удалгүй Моко ирж тэр үед хийсэн үйлдэлийнхээ төлөө Вэйдээс шууд л уучлалт гуйна. Тэнд байхдаа Омар эцэст нь түүнд бүртгүүлсэн нэг хүү гэдэг нь чи байсан гэж Мокод хэлв. Тэгээд Вэйд саналыг хүлээж авахгүй бол Омар өөрийгөө болон бусад хүмүүсээ тэмцээнд оруулахгүй гэж сүрдүүлнэ. Үүнийг сонссон Вэйд түүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Дараа нь тэд далайн дунд хөвж эхлэх ба Вэйд хурдхан өгөөшийг далай руу шиддэг. Тэгээд тэрээр багийн бүх гишүүдийг хөлөг онгоцон дээрх эд зүйлсэд хайхрамжгүй зөвшөөрлгүй хүрэхгүй байхыг анхааруулсан бөгөөд түүнийг хэлж дууссаны дараа Вэйд Омараас утсыг эргүүлэхийг хүснэ. Яг тэр мөчөд Омар татгалзаж өөрийнх нь оронд Мокод даалгахыг Вэйдэд хэлв. Мокод өөрийг нь үнэхээр энэ багийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлэхийн тулд Омар ийм шийдвэр гаргасан байлаа. Дараа нь Омар Вэйдэд хүүхдүүдийг ялна гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн байлгаж Дэми сэтгэлээр унгахгүй байхыг хүсдэг. Вэйд утсыг эргүүлэх ажлыг Мокогоор солилоо гэж тэр даруй хэлнэ. Гэвч үнэндээ Вэйд өөрөө ганцаархнаа ялахыг хүсээгүй, харин тэдний төлөө ялахыг бага ялалтад хүргэхийг үнэхээр их хүсэж байна гэж хэлдэг. Моког ганцаараа сууж байхад нь Омар түүн рүү очив. Тэр хүүгийн амьдралыг мэдхийг үнэхээр их хүсэж байлаа. Эхлээд Омар Моког өнчин байх гэж бодсон боловч ээж нь Техаст амьдардаг байхад аав нь түүнийг хаяад хаа нэгтээ явсан бололтой. Энэ нь Омарын туулсан амьдралаас тийм ч их ялгаатай байсангүй. Тэр ээжигээ сандаггүй талаараа хэлээд түүний ой санамжинд аав нь загс урж байхдаа нас барсан муухай дурсамжил хадгалагдан үлджээ. Гэсэн ч эцэг эхийнхээ хайрыг мэдрээгүй хүүхдүүд олон байдгийг бодоход аавын хайрыг мэдрэх уулзах боломж олгосонд Омар бурханд талархаж байлаа. Удалгүй загсны уурга хөдлөх шиг болжээ. Гэнэт Вэйд Мокод утсыг яарвчлан хураахыг захиад Чатог цамхагт мэдэгдэхийг хүсв. Харамсалтай нь тэдний өгөөшөнд баригдсан зүйл далайн замгал байсан бөгөөд эхний өдөр тэд харамсалтай нь гэртээ хоосон харьдаг. Дараа нь тэд эхний өдөр 67 кг жинтэй Цэнхэр Марленыг загасчилж чадсан ганцхан баг байсныг олж мэдэв. Гэртээ харих замдаа Вики гудамжинд эргэж гарна гэхээс айж байгаа талаараа анх удаага ам нээдэг. Тэдний баг ялалт байгуулж Омар банкнд төлөхөөрөө төлж чадна гэдэгт Вики найдана. Улмаар Омар Викид хүүхдүүдийг дахиж хизээч гудамжинд байлгахгүй гэдгээ амлдаг. Асрамжийн газарт ирэнгүүтээ Омар Хектор хэмээх найзаа ирсэнд ихэд гайхна. Хектор мөн Омар болон түүний асрамжийн газрын хүүхдүүдэд дөрөнт хувцас бэлгэлдэг. Тэгээд Хектор Омарыг хамтдаа уухыг санал болголоо. Энэ үеэрээ Хектор Омарыг банкны өртөө гэдгийг нь мэдчихсэн тул дахин хар тамхи зарах замаар туслахыг хүсэж байгаагаа хэлдэг. Гэсэн хэдий ч Омар өмнө нь хийж байсан зүйлстэй гэмшдэг тул тэр даруй түүний саналаас татгалзана. Маргааш нь загасчлах тэмцээний 2 дахь өдөр үргэлжлэв. Вэйд Викид хэрхэн олсоо зангидах болон загас барихад хэрхэн утсаа хураахыг зааж өгнө. Вэйд түүнд Даллас хотод амьдарч байгаа эхнэр хүүхдийнхээ талаар ярьдаг. Вэйд өөрөө Марлин загасчин байсан ба Даллас хотод Марлин загас
байхгүй болсон тул гэр бүл нь өөр тийшээ тарахаас өөр аргагүй болсон байна. Гэсэн хэдий ч Wade хэзээ нэгэн цагт хүн түүний загасчны амжилтаар бахархах нь гарцаагүй гэдэгт итгэж байв. Удалгүй тэдний өгөөшийг Marlin загас өмгснээр Wiki бүхэх хүч чадлаараа уурга татаж байлаа. Гэвч Mokojika хоёр маргалдж байгаад далайн ус руу унсан ба тэр хоёр сэлж чаддаггүй байжээ. Wade юу ч бодолгүй шууд л ус руу үсэрч хүүхдүүдийг завин дээр гаргаж ирээд загнана. Тэднээс болж Wade нүднийх нь өмнө байсан Marlin-ыг барьж авч чадсангүй алдсан. Тэд урам хугаран гэртээ буцаж ирсэн бөгөөд усан онгоцны зогсоолоос буцаж ирснийхэн дараа Becca Omar-т BSB банктай тохиролцож өр төлөх хугацааг хойшлуулж чадаагүй гэж хэлв. Тэд хугацаандаа өөрөө төлөхөөс өөр аргагүй болжээ. Хамгийн ихдээ 2-7 хоногийн дараа төлж чадахгүй бол асрамжийн газрыг нь банк хураана. Шөнө нь Omar эхнэрийнхээ хийсэн хоолноос аван усан онгоцны зогсоол дээр Wade-тэй уулзахаар очив. Тэрээр үдээс хойш болсон хэрэг ядалд уучлалт гуйхаар шийдсэн байна. Учир нь тэд Marlin загсыг алдснаас гадна Wade-ийн хайртай уурганы дэгийг нь эвдсэн юм. Дараа нь Wade түүнд дэгээнийхээ нэрийг эхнэрийнхээ нэрээр нэрлсэн ба энэ нь хүүгийнх нь гаргасан санаа байсан. Тэдэнтэй уулзаагүй баггүй хугацаа өнгөрсөн талаараа ярьдаг. Хамгийн сүүлд 2009 онд уулзжээ. Үүнийг сонсоод Omar гайхалтай аав байна гэдг нь зөвхөн хамгийн шилдэг цомыг авсан хүн биш. Харин юу ч тохиолдож байсан хүүгийнхээ төлөө л үргэлж хамт байдаг хүн гэдгийг түүнд хэлдэг. Энэ үед Omar Wade-д банкнд өрөө төлөхийн тулд загас сагнуурын тэмцээнд оролцсон гэдгээ хэлж гайхшруулна. Хэдийгээр тэмцээн дуусахад ганцхан хоног үлдсэн ч энэ тэмцээнд төрүүлэх боломж тэдэнд байлаа. Маргааш өглөө нэртэ Wade асар том Marlin загастай асрамжийн газарт ирэв. Wade дараа нь ийм тэмцээнд 2 удаа төрүүлсэн нууц аргаа хуваалцдаг. Тэр Marlin худалдаж аваад загасчилж барьсан болж тэмцээнд ялж байснаа хүлээн зөвшөөрнө. Үүнийг сонссон Omar тэр даруйдаа зочирдсан бөгөөд мэдээж Omar үүнийг хийхээс татгалздаг. Гэвч асрамжийн газар болон хүүхдүүдийг аврахын тулд Omar эцэст нь зөвшөөрлөө. Тэмцээний сүүлийн өдөр эхлэх гэж байхад Wade Marlin загсыг хөлөг онгоцныхоо дор нуусан боловч харамсалтай нь тэнгисийн голд тэдний хөлөг онгоцонд асуудал гарсан тул тэмцээний хороо тэдэнд ойртож тэр даруйд тэдэнд туслахыг санал болгоно. Omar Wade хоёр тэдний хуурам эхэлсэн үйлдэл нь илэрхэнэ гэж айж байсан ч удалгүй хөлөг онгоц нь дахин хэвийн болсноор тэр хоёр тайвширдаг. Муу аргаар тэмцээнд ялж мөнгө авахыг хүсээгүй тул Omar Marlin загсаа сулсан ба Wade үүнд нь сэтгэл дундуур байсан ч хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Omar бууж өгөх бодолгүй байлаа. Хэрв энэ тэмцээн үнэхээр түүний аврал байсан бол бурхан гарцаагүй замыг нь заасна. Харин энэ тэмцээн түүний аврал нь биш байсан ч үүнийг хүлээн авахад Omar бэлэн байлаа. Зөвхөрөнгөө барсан тэр гинэт дэгээн хөдөлж эхлэхийг харж Wade Omar-т утсыг эргүүлгэв. Загас сагнуурын улмаас хар бараан дурсамжтай хоцорсон тэр цочирдсан хэвээр байсан ба маш их айцтай байлаа. Гэвч Wade Omar-т чи үүнийг хийж чадна гэж урам зориг өгсөөр байсан ба эцэст нь Omar 174 кг жинтэй Marlin загас барьж чадна. Ингэснээр тэдний багийнхан шууд л тэмцээний авраг болж чаддаг. Шагнал гардуулах үдэш Omar болон түүний багийнхан шагналаа гардаж авахдаа үнэхээр баяртай байлаа. Wade Omar-т энэ бүхний дараа гэртээ буцаж харж чадах болсон талаараа хэлж эцэст нь Omar банкндах бүх өрөө төлж чадсан тул касса хоогоор асрамжийн газраа авч үлдснээр кино төгсдөг.